За сайн бацхан хүүхдүүдээ та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За 3 дугаар ангийн багшны бэлтгэсэн эерэг сөрөг тоо хичээлийн батгал хичээлийг хүргэж байна. Термометрийн заалтыг ажиглацгаая. Уншия бүгдээрээ. За 1-р термометрийг сайтар ажиглаарай хүүхдүүдээ. Хэдэн хэмийг зааж байна вэ? За зөвтэй. Нэмэх 13 градусыг зааж байна. За дараагийн термометрийг ажиглаарай. Зөвтэй. Хасах 12 хэмийг зааж байна. За 3 дугаар термометрийг ажиглаарай. Зөвтэй. Нэмэх 5 градусыг зааж байна. За тэгвэл одоо бүгдээрээ саяын уншсан термометрийн заалтуудыг хүснэгтэнд тэмдэглэе. Зөвтэй. 1-р термометр нэмэх 13 градусыг зааж исэн. 2-р термометр хасах 12 хэмийг зааж исэн. 3-р термометр нэмэх 5-ыг зааж байсан. За хамтдаа 4-р термометрийг ажиглацгаая. За хэдэн хэмийг зааж байна хүүхдүүдээ? Зөвтэй. Хасах 20 хэмийг зааж байна. За дараагийн термометрийг ажиглая бүгдээрээ. Зөвтэй. Нэмэх 15 хэмийг зааж байна. За дараагийн термометрийг ажиглаарай хүүхдүүдээ. Хэдэн хэмийг зааж байна вэ? Зөвтэй. Хасах 2 хэмийг зааж байна. За тэгвэл бүгдээрээ өгөгдсөн термометрийн заалтуудыг хүснэгтэнд. За 4-р термометр хасах 20 хэмийг, 5-р термометр нэмэх 15 хэмийг, 6-р термометр хасах 2 хэмийг зааж байсан. За дэвтэртээ та нар тэмдэглэж аваарай хүүхдүүдээ. За одоо дараагийн термометрийг тэмдэглэе хүүхдүүдээ. Уншия хүүхдүүдээ. За тэхийн тулд бүгдээрээ сайтар ажиглаарай. За 7-р термометр хасах 4 хэмийг зааж байна. За 8-р термометрийг ажиглаарай. Зөвтэй. Нэмэх 6 хэмийг зааж. За тэгвэл 9-р термометр хэдийг зааж байгаа юм бол өөрсдөө хэлээрэй хүүхдүүдээ. Зөвтэй сайн байна. За тэгвэл саяхан хэлсэн термометр бүгдээрээ хүснэгтэнд тэмдэглэе. 7-р термометр хасах 4, 8-р термометр 6, 9-р термометр зөвтэй хасах 5-ыг зааж байсан байх нэ. За тэгвэл бүгдээрээ энэ хүснэгтээ зураад тэмдэглээрэй хүүхдүүдээ. За бүгдээрээ одоо термометр ашиглан тооншуулан зурцгаая. За эхлээд бүгдээрээ дэвтэртээ хуваарьгүй тооншуулан зурцгаая. За одоо бүгдээрээ термометрээ хэвтээ чиглэлд байрлуулан термометрийнхээ заалтыг тооншуулуун дээрээ тэмдэглэе. Зөвтэй. За одоо бүгдээрээ тооншуулуун дээрээ термометрийнхээ заалтуудыг ашиглан хуваараа бичцгээе. За ингээд бидний тооншуулуун бэлэн боллоо. За тооншуулууныг дэвтэртээ зураарай хүүхдүүдээ. За багш нь хуваарьгүй тооншуулуун зурсан байна тийм ээ. За одоо тэгвэл бүгдээрээ хуваараа тооншуулуунаа тэнцүү хуваая. За тэгвэл одоо бүгдээрээ хуваарья. Зөвтэй. Тооншуулуун маань тэгээс эхэлдэг шүү дээ. За тэгвэл арагшаагаа 1 2 3 4 5 6 7 8. За тэгвэл эдгээр тоог юу гэж хэлдэг юм болоо хүүхдүүдээ? Зөвтэй. Эерэг тоо гэдэг шүү дээ. За тэгвэл тэгээс бага тоонуудаас байх нэ. За тэгвэл бүгдээрээ одоо тэнцүү хувааж үзье. За ямар тоонууд байрлана гэж та нар бодож байна? Зөвтэй. Хасах 1, хасах 2, хасах 3, хасах 4, хасах 5, хасах 6, хасах 7, хасах 8. Эдгээр тоог юу гэж хэлдэг юм болоо хүүхдүүдээ? Зөвтэй. Сөрөг тоо гэх нь байна шүү дээ. За тэгвэл дээрх тооншуулуун дээр 5, хасах 7 гэсэн тоонуудыг тэмдэглээрэй.
За тэгвэл бүгдээрээ тоон шулуунаа дэвтэртээ зуръя. За одоо нэмэх 5 хаана барилах болоо хүүхдүүдээ? Цэгээр тэмдэглээрэй. За зүйтэй. За тэгвэл энэ маань нэмэх 5 гэсэн тоог тэмдэглэлээ. За зүйтэй хасах 7 энд байрлаж байна. За тэгвэл энэ тоо бүгдээрээ хасах 5 гэж хэлэх нь байна. За одоо бүгдээрээ мөн тоон шулууныг дэвтэртээ зуръя. За эхлээд зурхын өмнө багштайгаа хамтраад үнийг сайн ажиглаарай хүүхдүүдээ. За эхлээд шулуунаа зурлаа. За хуваараа бүгдээрээ ижил хэмжээтэйгээр хийх ёстой. Зурж тэмдэглэнэ. За одоо тэгвэл тоон шулуунаа 2-2-оор нэмэгдүүлэн тоолъё. За 1 2 4 6 8 10 12 14 16. За эдгээр тоо маань ирэх тоо. За тэгвэл одоо тэгээс бага тоонуудаа тоон шулуун дээрээ тэмдэглэе. За хасах 2, хасах 4, хасах 6, хасах 8, хасах 10, хасах 12, хасах 14, хасах 16. За эдгээр тоо бол сөрөг тоо. За бүгдээрээ энэ дээрх тоон шулуун дээр 15 хасах 7 гэсэн тоог тэмдэглэе. За одоо бүгдээрээ дэвтэртээ дээрх тоон шулууныг зурж тэмдэглээрэй. За одоо зурж тэмдэглэсэн тоон шулуун дээрээ дээрх 2 цэгийг тэмдэглэе. За нэмэх 15 хаана байрлана гэж бодож байна хүүхдүүдээ? Зүйтэй 14, 16 хоёрын яг голдонд байрлах нь шүү хүүхдүүдээ тийм ээ. За тоон шулууныхаа дээр 15 гээд тэмдэглээрэй бас. За мөн хасах 7 маань 6, хасах 6, хасах 8-ын яг дунд нь байрлах нь. За дээр нь хасах 7 гэж тэмдэглэх ёстой шүү хүүхдүүдээ. За тоон шулуун дээрээ тоон шулуунаа дэвтэртээ зураарай хүүхдүүдээ. За сайтай ажиглаарай хүүхдүүдээ. Яаж хэд хэдээр нэмэгдсэн байна уу? Зүйтэй 5-5-аар нэмэгдсэн байна. Эдгээр тоог ямар тоо гэдэг вүлээ? Зүйтэй эерэг тоо гэдэг. За тэгвэл бүгдээрээ сөрөг тоонууд хэд хэдээр нэмэгдэх болоо? Зүйтэй мөн л 5-5-аар зүйтэй зөрөг тоо харагдчихээн тийм ээ. За эдгээр тоог сөрөг тоо гэдэг шүү дээ. За тэгвэл дээрх тоон шулуун дээр хасах 30 нэмэх 10-ыг тэмдэглээрэй. За үүний тулд бүгдээрээ тоон шулуунаа зуръя. За хасах 30 хаана байна хүүхдүүдээ? Зүйтэй харагдаж байна тийм ээ. За түн дээрээ хасах 30-аад цэгээр тэмдэглээд тоогоо тэмдэглэе. За нэмэх 10 мөн харагдаж байна. За эдгээр тоонуудыг бүгдээрээ тэмдэглэлээ. За гэрийн даалгаварт сурах бичгийн хуудас 89 дасгал 404. Гэхдээ багш нь гэрийн даалгаврын зааврыг өөрчилсөн байгаа шүү. Термометрийн заалтыг уншаад тоон шулуун зурж тэмдэглэнэ. За багшигаа анхаарсан сонссон та нартай баярлалаа. Зүгээр тэмдэглэрэй.